Ямар ч өөрийн ухаангүйгээр хүн алсаар. За юу яцхан бамбарнууд минь. Зэг тэгээ та хэдэ санал авангууд дандаа Солонгос кино бүр тасархай номер 1-ээр гарч ирээд байсан тул нөгөө баг лобби энтер оруулж байгаад гэдэг шиг ганц сайхан өөрийнхөө нандинаж үздэг хайртай Япон киногаа оруулахад бэлэн боллоо. Уг кино нь бүр Ом Шинрикё гих өнөөх алдарт гаж шашны калтын 1995 онд хийсэн метроны 5 зам дээр дэлбэрэлт үүсгэсэн бодит хэрэгээс болоод энэ киноны нэр нь үртэл солигдож байсан гээл очих. Энэ кино нь psychological horror буюу сэтгэл зүйн аим шиг кино тул манай бамбарнууд яг дуустал нь үзэж байж бүрэнгүйцэд ойлгох юм шүү. За. Учир нь төгсгөлд нь ойлгомжгүй зүйлсүүдийг бүгдийг нь утга учирын тайлбарлаад оруулсан байгаа. Яг тэгээ тайлбараа энэ түргээ зогсоогоод Японы 1997 оны Cure нэртэй сэтгэл зүйн аим шиг кино руугаа орцгоё. Тэгээд мэдээж сурсан ёсороо киногоо үзчихгээд хэр их таалагдсан 10-аас хэдэн оноо вэ гэдгээрээ заавал дүгнээд комент бичээрэй. За. Ингэснээс нэрээ та яг одоо энэ subscribe авчаад арахгүй бол дараагийн бичлэгээс ихсүүлээд танд харагдахгүй байж магадгүй болоод байгаа шүү. За. Нэгэн сэтгцийн өвчтэй эмэгтэй эмч дээрээ ирэн хэдийнэ олон 10 удаа уншчихсан номоо яг л шинэ юм шиг уншиж өгч буугаар кино маань эхэлнэ. Нэгэн залуу ажлаа тараад зүв зүгээр алхаж явснаа гудамжнаас нэгэн төмөр турбаас салгаж аваад буудалд ороод өөрийн дуутчихсан байсан биеэ үнэлэгчийг юу ч болоогүй мэдл толгойд нь хид хид цохиж алаад хамаг цусаа угаан усанд орж харагдана. Манай киноны гол дүрийн мөрдөгч Такабе хэргийн газрын ирэхэд түрүүний алуурч яагаад ч буудлын нойлд өөрийн иргэний үнэмшигтэй төрөвчнөтрөө үлдээчихсэн. Бүр сонин нь өнөө алсан эмэгтэйгийнхаа хүзүүг яг л X тэмдэг шиг зүсээд үлдээчихсэн л байхан тэр. Манай Такабе ч хэргийн газрын үзлэгээ хийчгээд гарах явцдаа буудлын коридор цахилгааны шийдний жижиг хаалгыг сэжиглээд лонгоолоход түрүүний алуурчин залуу бүр нэг шокорчсон шинжтэй сууж байдаг. Ажил дээр ирэн хамтран ажилладаг сэтгцэн эмчтэйгээ хамт саяны алуурчин залуугийн байцаалтын бичлэгийг үзэхэд өнөөх нь би нэг л ухаан ороход бөөн цусуулчихсан байсан. Тэгээд би царайг нь харсан. Тэр үхчихсэн байсан гэж сонь зүйлс ярьсан л байхан тэр. Манай Такабе чанан дээр байх зургуудыг харснаа энд ер нь юу л болоод байна да. Сүүлийн 2 сард яг ийм 3 хэрэг гарлаа. Гуруула хоолойн дээр X тэмдгээр зүссэн байсан гэж хэлэхэд сэтгцэн эмч хамтрагч нь ёстой чөтгөрл ийм зүйл хийлэгдэг бах та гэж манай хоёр их л гайхаж харагдана. Кадр солигдоход нэгэн багш залуу далаа эрэг дээр чийлрээд сууж байхад бүр нэг төөрчгсөн гэмээр сонин унжижсэн залуу ирснэ. Ахин дахин энэ хаанах вэ? Өнөөдөр хиддэх вэ? Хэдэн цаг болж байна гэж асуугаад л байдаг. Тэдний өдрөө тэдэн цагаа гэж хэлээд л байхад дахин асуусаар л ер нь л нэг тийм сонин ой санамжаа маш хурдан алддаг төрлийн өвчтөй залуу юм шиг байгаа. Багш залууч өнөө сонин залууг өрөвдөн гэртээ авчираад хонуулах ба өнөө сонин залуу би юу санахгүй байна. Би хин юм бол энтергээл ярьж байснаа багш залуугаас та яг хин бэ? Та яг юу хүсдэг вэ гэж сонин зүйлс асуугаад л эхэлдэг. Тэгснээ бүр түрүүний ягаан унтлахын хувцастай хүн эхнэр чинь үү гэж асууснаа тамхи гаргаж ирээд татаад нэг тийм сонин мартдаг өвчтөй юм шиг үгүй юм шиг сонин нөхөрл байдаг. Нөгөө талд манай Такабе гэртээ орж ирэхэд эхнэр нь хоов хоосоо угаалгын машин ажилуулчихсан байхаас гадна манай хүнийг хоолоо халааж байхад эхнэр нь гарч ирээд алуу би халаагаад өгье гэж туслах ба мань хоёрын харилцаа нэг л тийм сонин хоосон хүндээ. Хэрэг та анзаарсан бол киноны эхэнд гарсан эмчтэйгээ уулзаж байсан сэтгцэн өвчтэй эмэгтэй манай Такабегийн эхнэр л юм байлаа. Маргааш нь болоход өнөөх багш залуу эхнэрээ алчгаад шууд гэрийнхаа цонхноос үсэрч харагдана. Цагдаа нар дуудлага аваад очих замдаа мэдээллүүдийг нь үзэхэд уг багш залуу нь эхнэртэйгээ ямарваа нэг асуудалгүй мөн ямар ч үр зээл байхгүй л ихэнтэр. Өглөөхөн эхнэрээ алаа цонхоор үсэрсэн залуу дээр манай Такабе очоод байцаалт авах хэдий ч өнөөх нь юу ч хэлэлгүй байж байснаа би мэдэхгүй байна. Яагаад ийм зүйл болсныг мэдэхгүй байна гэж бүр нэг сонин орон гарan байж байснаа гинтэл би эхнэрээ алсан гэж орилоод хан очиж мөргөөд өчигдөрхөн зүгээр байсан багш залуу нэг л биш харагдана. Ахаад л ийм хэрэг гарсан тул манай Такабе бүр яахаа мэдэхгүй мухардсан шинжтэй л харагддаг. Кадр солигдож нэгэн хэсгийн цагтаа эргүүл хийж байхад түрүүхэн гарсан нөгөө сонин залуу жижигхэн байшингийн дээвэр дээр өвдгөө тэврээд сууж байснаа шууд доошоогоо унчихдаг. Хэсгийн цагтаа ч хэсэг дээрээ мань залууг авчирчихсан хөөх юм өвчтөй юм шиг байна. Битгий санаа зовоо маргааш чамааг эмнэлэгт хүргэж өгье гэж их л санаа тавьж харагдана. Мань сонин залуу ч энэ таны ажил юм уу? Та цагдаа юм уу? Та яг хин юм бэ? Гэж өнөөх сонио асуултуудаа дахин давтсаар л байдаг. Тэгснээ
Гэхдээ нөгөө цагдаа нь гарсны дараа асаагаараа гаргаж ирж тавиад цагдаа хаа та надад өөрийнхөө тухай яриач та яг хэн бэ гэд дахиад сонин зүйлсээ асууж харагдана. Маргааш өглөөч болоход саяны хэсгийн цагдаа нь хамтрагчтайгаа зүв зүгээр ажиллаа яриад байж байснаа шууд хамтрагчаа ард дагцнаас нь буудаж алснаа чирээд л орчихдог. Энэ үеэр манай Такабе өнөөг сэтгцэн эмч найзаагаа ажлаас нь дуудаж гаргаж ирж байгаа нэг сонин зүйл асууж эхлэндэ. Энэ зүгээр санаа шүү. Магадгүй энэ бүх хүн алсан хүмүүсийн ард нэг тийм өдөрддөг оюун ухааныг нь залуурддаг ч юм уу тиймэрхүү хүн байна гэж байх уу? Бүх алуурчид огт зүхтах үйлдэл хийхгүй. Бас дандаа хохирогч нарын хоолойн дээр X тэмдгээр зүсдэг. Тэгснээ бүр огт юм санахгүй байгаа надад их л сонин санагдаад байна л гэн. Сэтгцэн эмч хамтрагч нь яах вэ? Хүн ховсдох энэ төр гэж нийтлэг техник байдаг л да. Гэхдээ хүний сүр ёс зүйд бол нөлөөлж чаддгүй л гэдэг. Жишээлбэл хүн алах нь буруу зүйл гэж боддог хүнийг яаж ч ховсдсон тэр хүн алахгүй л гэсэн үг хэмээн хариулдаг. Нөгөө талд өнөө сонин залуу өрхийн эмнэлэгт хүргэгдсэн байх ба уг эмнэлэгт нь өвчтөнтэйгээ их л сонин хайхрамжгүй харьцаж буй нэг тийм ажилдаа жоохон сэтгэл дундуур гэмээр нэг эмч хүн үзэж л байхан тэр. Өнөө залууч саяны эмчтэр ирэн биеэ үзүүлэхэд эмч нь би чинь ерөнхийдөө зүгээр өнөө өндрөөс үсэрснээс болоод хөлийнхөө шагааг л жоохон бэртээсэн байна л гэн. Тэгтэл өнөө сонин залуу бас л өнөөх зангаараа би тамхи татаж болох уу гэхэд мэдээж л эмнэлгийн газар тул болохгүй гэх хариу авах ба яагаад ч босож яваад аяган дуусаж байгаад албаар асгачдаг. Өнөөх эмчинч гайхаад асгарсан ус руу гөлрөөл харахад өнөөх залуу толгой дээр нь гараа тавьснаа эмчээ би өөрийн дотор байсан бүх зүйлсээ гаргачихсан харин таних дотроо л байгаад байх юм. Та ер нь яагаад эмч болсон? Ухраагаад сайн бодоод үзтээ. Ангаахын сургуульд байхдаа хамгийн анх хүний цогц дээр хийсэн задлангаа бод. Та хамгийн анхны удаа нүцгэн эрэхтэй хүн харсан тийм үү? Та сайн санах гээд үзтээ. Хутаг аваад биеийг нь зүсгэд тань таатай мэдрэгдэж байсан биз дээ. Үгүй гэж үү? Та мундаг хагалгааны эмч болохыг хүссэн хэдий ч энд ердөөл нэг өрхийн эмнэлэгт эмч болчихсон. Гэтэл та ахаад хүний бие зүсэж задлахыг хүсэж л байгаа биз дээ. Ингээд сонин зүйлс хийснээ эмчийн нүрлүү нь ус цацчгаад гараад явчихдаг. Хамгийн сонин нь нөгөө эмч юу ч болоогүй мэт харагдах ба өрөөнийх нь ханан дээр яг нөгөө X тэмдгээ зурчихсан байсныг нь арчиж харагдана. Манай Такабе өнөө хамтрагчаа буудаж алсан хэсгийн цагтааг байцааж байх ба өнөөх нь бас л нэг тийм орон гарan байдалтайгаар би тэр хамтрагчтай угаасаа дургүй байсан. Маш олон шалтгаанаар. Тэр шилжиж ирээд 3 жил болсон ч би үргэлжил зааварлаж заадаг байсан. Сүүлдээ энэ нь маш төвөгтэй санагдаж эхэлсэн. Тиймээс л би алсан гээл их л 50 байдалтайгаар хэлхэн тэр. Энэ бүхнийг сонсож суусан өнөө сэтгцэн эмч залууч манай Такабегийн асууж байсныг санаад хэсгийн цагдаагийн нүдрүүн гэрэл тусгаад өнгөрсөн шөнө танай хэсэг дээр гадны хүн байсан уу? Танд ийм хурц гэрэл шиг зүйлс харагдсан уу гэдэл асуухад хэсгийн цагдаа жаал зүхтаж байснаа нэг хүн байсан. Гэхдээ нэрийг нь мэдэхгүй гэдэл хариулдаг. Тэгснээ бүр кофе цанд хийдэг нэг удаагийн сахарыг авч байснаа л цаана байсан нэг цагдаагийн ингэр дээр нь яг нөгөө X тэмдгийг хийж харагдана. За ингээд ер нь л ховс гэдэг таамаг нь баараг л зөв болж байна да гэдэл манай Такабе хамтрагчийн хамт ашгүй нэг сэжүүртэй болж аван да. Энэ үеэр төрөний өрхийн эмч эмэгтэй нэг нийтийн 0 тааг танихгүй хүнийг алчсан. Цээжин дээр нь мис заслын хутгаараа өнөөх л X тэмдгээрээ зүсчихсэн. Нүүрний арсыг нь хуулаад юу ч болоогүй мэд гөлийгөөд л сууж байдаг. Sorry дундуур нь газ нэг зүйл сануулчих. Энэхүү бичлэгээ яг төвлөрч байгаа дуустал нь үзэхгүй бол бүрэн гүйцэд ойлгох боломжгүй шүү за. Мөн бүрэн үзээд хэр их таалагдсанаа 10-аас хэдэн оноо вэ гэдгээрээ заавал дүгнээд доор комент бичээрэй. За буцаад кинонд орцгоё. Өнөө хэсгийн цагдаач ашгүй нэг ховсч гэх юм уу зүйлээсээ гараад өнөө өглөө нэг сонин залууг өрхийн эмнэлэгт хүргэж өгсөн гэдгээ хэлэх ба мөрдөгч нар ч энэ мэдээг нь аван яаран эмнэлгийн зүг очих ба манай Такабе гүйж явсаар байгаад өнөөг сонин залууг ашгүй нэг олж авч байгаа юм да. За ингээд л байцаалт эхлэхэд өнөө сонин залуу яг л өнөөх зангаараа юу ч асуусан би мэдэхгүй байна гэдэл дүлий дүн боргисоор л байдаг. Манай Такабе ч өөрөө орон өнгөрсөн хугацаанд гарсан хамаг хэргийн хохирогч болон аллах үйлцэн хүмүүсийн зургийг гаргаж ирээд л асуухад өнөөх залуу би мэдэхгүй энэ юу н ямар газар юм бэ? Би хаана ирчихсэн юм бэ? Та юу н хэн бэ? Би тамхи татаж болох уу гэдэл үргэлжсээр л байдаг. Ашгүй нэг хэрэгтнийг барьлаа гэхэд ямар ч мэдээлэл олж авч чадахгүй байсан тул манай Такабе ч ёстой л нэг боож өхөнгээл алдана. Оройч болж манай хүн гэртээ ирэхэд эхнэр нь байхгүй байх ба газ гүйж гараад ашгүй нэг эхнэрээ олтол эхнэр нь уг нь би дэлгүүр гарах гээд гарсан чинь буцаж ирэхдээ замаа олохгүй төөрчлөө
гэж хөөрхий өвчин нь бүр хүндрээд л байх шиг байгаа. Манай Такабеч маргааш нь өнөөх сонин залуугийн мэдээллийг нь олоод гэрт нь очиж үзэхэд бөөн л ном болчихсон. Уг нь их л боловсралтай залуу юм шиг харагдана. Бүр цаашлан элдв бичиг цаас номнуудыг нь үзвэл битүү бол ховсын тухай номнууд байх ба ширээн дээрх нэг судалгааны ажил шиг зүйлээс нь мань сонин залууг Мусаши гэх нэртэй ангаахын их сургуульд ховсын чиглэлээр суралцдаг байсан Мамия гэх нэртэй хүн болохыг нь олж мэддэг. Тухайн байрных нь хүнээс асуухад мань Мамия нэртэй залуу сүүлийн 6 сар огт гэртээ ирээгүй л гэн. Манай Такабеч за ер нь л таамаглаж байсан нь үнэн боллоо. Бас хайж байсан хүнээж олцглоо гээл гэртээ ирэхэд өвчтөе эхнэр нь хэдийнэ өөрийгөө боомлоод л үхчихсэн харагдах ба манай хүн сөхөрч унаад л уйлж байхад эхнэр нь яасан бэ юу болсон гээл зөв зүгээр байж л байхan тэр. Энэ манай хүн өөрөө хий юм хараад баарыг ховстуулж эхэлж гин үү да. За ингээд л манай хүн түр хоригдож буй өнөө Мамия нэртэй залуу дээр очиод чиний нэр чинь Мамия чи одоо юу ч гэж хэлсэн би чамайг хүмүүсийг алахад өдөө хатгсан гэдгээр заавал яллана. Ингээд дууслаа гэдэл хэлэхэд өнөөх залуу яасан эхнэр чинь үхсэн мэтэр харагдсан уу гэдэл түрүүхэн болсон эвгүй зүйлийг нь шууд л мэдж байхan тэр. Мэдээж л манай хүнч бүр шок. Тэгснээ бүр эхнэр чинь өвчтөе үстэй байнга эхнэрээ асрах хэцүү л байдаг бах та тий. Ингэж их гайхах хэрэггүй. Нөгөө цагтаа ч хэлсэн юм аа л гэн. Гэхдээ дөнгөж сая харсан эвгүй зүйлсийг нь мэдэж байгаа нь их л сонирн байдаг. Тэгснээ өнөө залуу үргэлжлүүлэн гэртээ байгаа эхнэртэй анхаарал тавихаас гадна ажилдаа давхар анхаарах хэцүү л байдаг бах та. Мөрдөгчийн хажуугаар нөхрийн ажил гээл доторхыг нь малтаж эхлэхэд манай хүн ч гэсэн ёстой л нэг барь залтаж эхлэндэ. Тийм ээ миний эхнэр өвчтөе. Би мөрдөгч учраас сэтгэл хөдлөлөө хинт ч болохгүй. Эхнэртэй хүртэл миний эхнэр намайг юу туулж байгааг ч ойлгодгүй. Бид бүгд л амар тайван амьдрахыг хүсдэг. Гэхдээ энэ нийгэм тэр тусмаа чам шиг новчнууд хизээж намайг тайван байлгадаггүй. Энэ бүгдийн хажуугаар би бүхий л амьдралаа эхнэрээ асарч өнгөрүүлж байна. Тэгээд юу гэж гээл баараг л хуурай агсан тавьчихдаг. Тэгснэ манай Такабе за би өөрийнхөө тухай бүх зүйлсийг ярьчихлаа. Одоо чи өөрийнхөө тухай яар. Яасан энэ асаагуур чинь байхгүй болохоор ярьж чадахгүй байна уу аа гэснэ өнөө залуугийн асаагуурыг гаргаж ирээд л асаагаад ширээн дээр нь тавьчихдаг. Өнөө Мамия залууч та ёстой дөг юм аа гээл бас л нэг тэнэгдүү гөлийж л харагдана. Манай Такабеч өнөө сэтгцэн эмч хамтрагч дээрээ очиод өнөө Мамия залуугийн тухай олж мэдсэн бүх зүйлсээ хэлэхэд өнөөх нь байж боломгүй юм да. Яг уу хэдий ховсын эмчилгээ зэрэг байдаг ч ийм өндөр түвшинд ховс хийнэ гэж баараг боломжгүй штэ. Миний ажигласнаар бол тэр залууч чинь зүгээр л ой санамжаа алдчихсан нэлээд комплекс зан чанаруудтай. Ерөнхийдөө нэг тийм сэтгцэн өвчтөй залуу харагдсан да гээл нэг л итгэж өгдөггүй. Манай хүн ч оройн гэртээ харихад эхнэр нь бас л хоов хоосон угаалгын машинаа ажилуулчихсан. Мөн хоол бэлдээ тавьчихсан байсныг нь харвал түүхийн мах тавьчихсан л байх ба эхнэр нь гарч ирснээ өнөө хоосон угаалгын машинаа ахаад л ажилуулчихад яваад өгдөг. Энэ бүгдийг харсан манай хүн яг л нэг энэ амьдралаас бүр л ёстой залхаж байна уу л гэлтэй харагддаг. Кадр солигдоход манай Такабе эхнэртэйгээ өвлөн дунд автобусны хойд суудлын дээр суучихсан. Их л тайван явж буумэд л нэг л тийм сонин өвөрмөц сцен харагддаг. Гэтэл манай хүн эхнэрээ авч гараад эмнэлэгтэн түр хэвтүүлж байсан л болж таардаг. Удалгүй нөгөө сэтгцэн эмч хамтрагч нь гэртээ дуудснаар очвол Японы бүр эртний буюу 19-р зууны төгсгөл үед хийгдсэн гих ховсын тухай нэг бичлэг үзүүлэхэд уг бичлэгт нь нэг эмэгтэйг суулгачихсан. Наанаас нь нэг хүн яг нөгөө сонин X тэмдгийг гарын хөдөлгөөнөөрөө хийж харагдана. Хамгийн сонин нь энэ бичлэгт ховсын эмчилгээ хийлгэж байгаа энэ эмэгтэй нь цагдаагийн тэмдэглэлд энэ бичлэгнээс хойш хэдхэн хоногийн дараа өөрийн хүүхдээ өөрийн гараараа алсан хэмээн үлдсэн байхan тэр. Мэдээж л яг нөгөө сонин X тэмдгийг хүүхдийнхаа цээжин дээр сийлсэн байдалтайгаар. Мань хоёр ч бүр л гайхан элдв сонин гаж шашин энтертэй холбоотой байх та гэдэл ярилцаж байгаа сэтгцэн эмч найз нь цаад өрөөндөө ороод гэрлээ асаахад ханан дээр нь нөгөө сонин X тэмдэг харагдах ба манай Такабеч гайхан юу вэ? Чи тэр Мамия новчтой уулзчихсан юм уу гэдэл асуухад хамтрагч нь үгүй зүгээр л юм бодоход энэ туслах юм болов уу гэж бодоод үгүй бодох ч гэжтэй би нөгөө үгүй би тэрнтэй уулзаагүй би ихтэй би юу ч санахгүй байна гэдэл ханаа самардаад л эхэлдэг. Тэгснээ гинтэл энэ сэтгцэн эмч хамтрагч нь нэг том эмнэлгийн гадаа ирээд коридороор нь ганцаараа алхаж байгаагаар зүүдлээч байгаа юм шиг болоод ер нь л энэ хамтрагч нь хэдийнэ тэр Мамия залуугийн ховсонд орчихсон л байхan тэр. Манай Такабеч энүүнд нь бүр л урлан газ тэр Мамиягийн хоригдож байгаа газар очиход өнөөх нь хэдийнэ харгалзагчаа алаад зүхтаагаад л явчихсан байдаг. Энэ хооронд мэдээж сэтгцэн эмч хамтрагч нь хэдийнэ өөрийгөө боомлоод
бөгөөд өнгөрсөн байх нь тэр. Кадр солигдоход манай Такабе маш тайван төрхтөгөөр яг л нөгөө сонин үүлэн дундуур хоосон автобусанд ганцаараа явж харагдана. Тэгснээ их л шийдэмгийгээр ойн дундуур хурдан алхасаар нэг газар ирвэл өнөө Мамияч араас нь орж ирснээ намайг оргуулсанд баярлаа мөрдөгчөө. Гэхдээ та яагаад ингэсэн? Миний жинхэнэ төрхийг мэдхийг хүссэндээ юу? Эсвэл өөрийнхөө юу? Бүхэл хүн өөрийнхөө үнэнтэй тулах гээд энэ газар иртгэл юм. Хувь тавилан гэхүүдээ гэд хэлэхэд манай Такабе босож ирээд юу ч хэлэлгүй шууд Мамия залуу хэд буудаад л унгачдаг. Мамия залуу ч өвхгийн наагур байхдаа агаар цустай гараараа яг нөгөө X тэмдэглэгийг хийж байхад манай Такабе ахин хэд буудснаар гайтай залуу эцэст нэг бүр мөсөн өнгөрч манай Такабе ашгууныг тайвширч байгаа мэдл харагдана. Кадр солигдоход манай Такабегийн эхнэр эмнэлэг дээр хэдийнэ өгчгсөн байдалтай харагдах ба манай хүн нэгэн цайны газарт их л тайван төрхтэй хоол идээд сууж байдаг. Зөөгч нэр нь та кофе авах уу гэж асуугаад буцахад манай хүн тамхи асаагаад л татаж харагдана. Зөөгч бүсгүйч кофег нь авчирч өгчгөөд бохрыг нь хураагаад цааш яваад ажиллаа хийж байснаа гинтэл цаанаасаа том хутга аван алхаж буугаар кино маань дуустдаг. Ерөнхийдөө бол тэр Мамия залуу хүмүүсийг ховстоод аллах хийлгээд байсан нь үнэн боловч яг ч бас зүг зүгээр байсан хүнийг шууд ховстоод аллах хийлгээд энтер байсан бол биш л юм байлээ. Нэг тийм дотроо маш их зөрчилтэй бухимдалтай хүмүүсийн тэр зөрчил бухимдлыг нь ховстож гаргаж ирээд байсан л гэсэн үг. Ховсдохдоо хийдэг зүйлсүүдээс нь дурдвал асаагуурны галаар анхаарлыг нь татаж байгаа товсддог. Та яг хин юм бэ гэж байнга асуудаг асуулт нь зүгээр нэг нэрийг нь асуугаад байгаа биш. Яг доторх хүнийг нь хамаг зөрчил бухимдал хамттхан асуугаад байсан л гэсэн үг. Жишээ нь өнөө эмч хүүхнийг ховсдохдоо тамхи татаж болохгүй гэсэн тул албаар усаасгаж анхаарлыг нь татан төвлөрүүлж байгаад мис заслын эмч болж чадалгүй өрхийн эмнэлэгт хуваарлагдсан гэн ярьж ховс хийж байгаад аллах хэлгсэн гэх мэт. Харин манай хүний тэр эхлээд эхнэртэйгээ дараа нь ганцаараа суудаг үүлэн дундах автобус нь яг л нэг төлбөөс нөгөө төлөвч шилжиж байгааг нь илэрхийлдэг. Эхлээд эхнэртэйгээ тэр үүлэн дундуур хоосон автобусанд явж буйн ерөнхийдөө маш олон жил сэтгцэн эхнэрээ асарсан тэр их бухимдлаа эцэст нь нэг шийдэн эхнэрээ орхиж бууг нь илэрхийлдэг буюу эхнэрээ эмнэлэгт хүргэж өгдөг. Дараагийн ганцаараа явж буйн харин энгийнийг гэр бүл ажил төрлийн асуудалтай мөрдөгч байсан бол доторх хамаг л зөрчил бухимдал нь тесэрч дараагийн Мамия шиг хүн болж бууг нь илэрхийлдэг. Учир нь киноны хамгийн сүүлийн хэсэг цайны газрын зөөгч бүсгүй манай хүнтэй ярилцсан кофег нь авчирж өгснөөхөө дараа шууд хутга аван цаашаага алхаж харагддаг. Энэ нь кинон дээр яг тодорхой гардаггүй ч тэр зөөгч бүсгүй манай Такабегийн ховсонд орон бас л өөрийн дотор маш удаа явсан зөрчил бухимдлаа гарган аллах хийхээр явж буй мэдл харагддаг. Манай Такабегийн эхнэр ч гэсэн эмнэлэг дээр үхтэх нь яг таг тодорхой гардаггүй ч манай хүн тис өөр хүн буюу дараагийн Мамия босноор эхнэрээ өөрөө алсан ч гэж ярьдаг. Мэдээж энэ бүх сүүл тайлбарлсан зүйлс нь тоорогийнх нь нэмэлт судалгаа мэдээллүүд хайсны үндсэн дээр олж авсан зүйлс бөгөөд яг таг 100% үнэн биш гэж болох юм шүү за. Кинон дээрээ ч тодорхой гардаггүй нэг ёсондоо бол киноны хариулагчийн биднийг өөрсдөө бодож олоор хэлэлцээрээ хэмээн үлдээсэн хэсгүүд л гэсэн үг. Яг тэгээд иймэрхүү нууцлаг бөөн юм бодуулсан кино хаа нэг үзүүл бас дажгүй байгаа сте тий. Тэгээд дараагийн кино тун удахгүй тул манайха юу ихэ мэдж байгаа штэ тий. Лайк саба дараад сүсгэлээ сууж байгаарай.